Сонсогчдод өнөөдрийн мэндийг хүргэе. Нийгэм эдийн засаг цаг үеийн асуудлаар ярилцаж мэдээлэл хүргэдэг ярилцах цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид өнөөдрийнхөө дугаараар сүүлийн үед иргэдийн эргэлзээг төрүүлээд байгаа Монгол улсын өрийн талаар ярилцахаар эдийн засагч, судлаач, отго чулуунтай ярилцах болно. Цаг гаргаж бидэнтэй ярилцах болсон танд баярлалаа. За бидний ярилцлагын зорилго бол сүүлийн үед эдийн засгийг асуудлаар бас иргэдэд маргаантай ойлголт төрүүлэхүйц асуудлаар бас үнэн зөв мэдээллийг өгөх зорилготойгоор өнөөдрийн ярилцлага өрнөнө. Тэгэхээр хоёулаа ярилцлага өр гэж яригадаад байна тийм ээ. Монгол улсын иргэн бүр өртөө байна гэдэг. Тэгэхээр яг энэ өр үнэхээр одоо эдийн засгийн өрний цаана эдийн засгийн ямар бодлого явагдаж байгаа вэ талаар ярилцлага хэлье. За баярлалаа. Та их чухал асуулт асуулаа. Манай улс бол үндсэн хуулиндаа зах зээлийн эдийн засгт орон болно гэсэн ийм заалттай байдаг. Тэгэхээр энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ард иргэд маань банк санхүүгийн бас тодорхой ойлголттой мэдлэгтэй байх ёстой. Тэгээд яг сонгуул болдгороо болно. Тэгэхээр сонгуульд оролцож байгаа ямар ч нам хүчин одоо ард иргэдтэй санхүү эдийн засгийн зөв мэдээлэл, зөв мэдлэг дээр суурилсан ийм ойлголт өгөх талаар хичээх ёстой болов гэж би хувьдаа бодож байгаа. Харамсалтай нь бол энэ сонгуультай холбоотой сүүлийн үед одоо иргэн бүр 15 сая төгрөгийн өртөө болчлоо гэсэн ийм одоо санаатай ч юм шиг ийм цуурхал бол их одоо газар авчина. Иймэрхүү буруу ойлголт бол өөрөө эдийн засгт их хортой гэж би харж байгаа. За мэдээж одоо иргэн хүн болгон банкнд мөнгө хадгалуулдаг. Тэр мөнгө бол банкнд ингээд зүгээр байгаад байдгүй. Заавал аливаа нэг төсөлд бол зээл хэлбэрээр очиж ингэж санхүүжүүлж яадаг. Тэгэхээр манай Монгол улс бол арчилсан орн, дэлхийн зах зээл дээр гарцсан орн. Тийм учраас монголчууд одоо томоохон бүтээн байгуулалт хий гэх юм бол Монголын банкудаас зээл авах боломж маш муу. Нэгдүгürt манай Монголын банкуудын зээлийн нөхцөл бол үнэхээр хатуу, чанга. Хоёрдугаарт одоо үнэхээр энэ улсын ядуурлаас гарах ажлын байр бий болохын том төслийг санхүүжүүлэх хэмжээнд бол манай банкуд бол арай хүрч чадаагүй. Ийм учраас олон улсын зах зээлээс бол мөнгө босгохоос өөр арга байхгүй. Энэ бол угаасаа одоо зах зээлийн эдийн засгийн маань өөрөө амьдрах арга юм байгаа. Хүн бол ус агааргүй 2-3 удаа амьдрч чадахгүй. Яг энэтэй адилхан аливаа зах зээл, аливаа эдийн засаг бол энэ хадгаламж мөнгө санхүүгээр явдггүй маа. Тэгээд өр гэдэг бол яг хугацаанд итрээ төлж чадахгүй болсон зээлийг бол хилдэг. Манайд бол одоо бүх юм хөрөнгө оруулалтын хэлбэрээр хийгдсэн байгаа. Хугацаанд төлөгдөд явах боломжтой. За манай улс бол одоо ойролцоогоор нэг 11 тэрбум Америк долларын за яг төгрөгөөр шилжүүлвэл нэг 24 орчим ихний төгрөг байгаа. Ийм эдийн засгт орно. Монголчуудын нийт өр бол 22-оос 23 тэрбум доллар байгаа. Гэхдээ энэ ихэнх нь бол хувийн хвшлийн зээл байгаа. Ягаад гэвэл одоо хувийн хвшлийн компаниудад одоо гадны томоохон банкуд итгээд зээл өгсөн байгаа. Манай Монголын банкуудыг бодвол хамаагүй одоо хөнгөлөлттэй нөхцлөөр. Тэгэхээр энэ бол Монгол улсын иргэнд бол ачаалуулж очихгүй. Монгол улсын иргэн татвар төлөгчдийн хувьд бол нэг л юм санаа зовох хэрэгтэй. Энэ бол засгийн газрын тавьсан өр байдаг. Засгийн газрын шууд өр бол одоогоор өрийн өдөртлөгийн тухай хуулийнхаа дагуу манай эдийн засгийн нэг 55% дотроо байгаа. Гэтэл хөгжингүү болон олон улсын жишгийг харж байхад засгийн газрын өр нь бол эдийн засгийнхаа 80%-тай тэнцдэг юм билээ. Нийт өр нь бол 2-3 дахин их байгаа. Одоо манай өмнөд хөршийнхаар Оросын холбооны улс, Япон гэдэг манайх эдгээр орнуудтай харьцуулах юм бол манай энэ хөрөнгө оруулалт эдийн засаг за одоо манайхны өр гэж яриад байгаа юмны харьцаа бол эрүүл боломжийн түвшинд байгаад ийм учраас энд бол санаа зовоод байх зүйл байхгүй. За ганцхан тоо хэлье. Жишээлбэл одоо манай хамгийн их асуудал дэгдээгээд байгаа зүйл маань бол Чингис бонд байгаа. 1.5 тэрбум доллар. Гэхдээ энийг бол хөгжлийн банк өөрийнхөө их усрээр эргээд төлж бүрэн боломжтой байгаа. Монгол улсын хувьд манай улсын ганцхан жилийн экспорт 5 тэрбум доллар байгаа. Тэгэхээр Чингис бондыг 3-4 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний экспортын орлогыг Монгол улс өнөөдөр жил болгон олж байна. Тэгэхээр бид нар жил болгон орж байгаа экспортын орлогын 10-20 хүрэхгүй хуваар бид нэр одоо бүтнээр нь төлөх боломжтой. Гэхдээ эдгээр зээлүүд бол эхэлж нь 5-10 жил эсвэл 20 жилийн хугацаатай
хүү багтай байдаг. Жил болгон багаар өгдөг. Ингээд бодохоор нөгөө өрийн ачаал одоо зээлийн ачаал гэдэг юм уу та. Зээл эргэж төлөх ачаал маань бол санаа зовхоор төвшин байхгүй байгаа. Тийм учраас иргэн болгонд 15 сая төгрөгийн өр байхгүй. Манай улс бол хөгжиж байгаа орн дэлхийн зах зээлд нэгдэж байна. Энэ дагаагүй бол бид нар хөрөнгө мөнгөө босгоод хөрөнгө оруулалт татаад явж байна. Энийг бол иргэнж төлөх одоо бүрэн чадвартай юм орн байгаа. Тэгэхээр бидний яг одоо ярьж байгаа тэр өр гэж яриад байгаа бүтээн байгуулалтын үр ашиг манай улсад бас ойрын хэдэн жилийн дараа илрэх вэ? Энэ бол шууд илрээд эхэлсэн байгаа. Ганцхан жишээ хэлье. Одоо Хөвсгөл аймгийн Хатгал сум гэдэг одоо үнэхээр гайхамшигтай сайхан сум байдаг. Манай Хатгалын ард туу манай хөвсгөлчүүд бол хоймор нутагтай байдаг. Байгалийн сайхан хүмүүс нь ч зочломтгой. Тэгээд сая зам тавигдлаа Чингис Бондын мөнгөөр. Одоо бол Монгол улсын аль ч өнцгөөс одоо засмал замаар одоо манай зарим нутгийн хар зам гэж ярьдаг тийм үү. Хар замаар одоо Пирүүсэн суугаад Хатгал орчууд ирэх боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ явцад бол маш их аялал жуулчлал бий болно, худалдан авалт бий болно. Худалдаа үйлчлэгээ сэргээд ирнэ. Энийн үр дүнд бол одоо нөгөө татвар манайхан нөөт гэж ярьдаг, орлогын албан татвар гэж ярьдаг. Энүүгээр ингээд эргээд босоод ирэх юм байгаа. Хоёрдугаарт манай хөдөө орон нутагт бол хамгийн одоо сэтгэл түгшээсэн асуудал бол ажилгүйдэл байгаа. Ер нь бол ажилгүйдэл байгаа да. Тэгээ тэнд ажлын байр бий болохын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг. Чингис Бонд бол одоо хамаагүй хямд хөнгөлтөө нөхцлөөр тэнд одоо санхүүжилт хийж байгаа. Дээр нь хөдөө одоо ажлын байр бий болоход бас нэг нөхцөл бол хуучин бол зам тээвэр байдаг гэсэн. Эрчим хүчний хомсдол байдаг гэсэн. Чингис Бондын мөнгөөр бол зам тээвэр эрчим хүчний салбарт бол маш сайн хөрөнгө оруулалтууд хийсэн. Тэгэхээр Чингис Бондын хүчээр бид нар одоо хөдөө орон нутагт байгаа ажилгүйдэл ядууралтай бол одоо тэмцэх хамгийн тийм бодиттой зэвсэгтэй болж авсан. Дээр нь яг манайх шиг уул уурхаад түшгэлсэн орнууд бол хямарч байна. Үнэхээр хямарч байна. Хямрал гэж одоо эдийн засгт юу гэж ярьдаг вэ гэвэл 3-аас 4 үйлрэл дараалж эдийн засгийн өсөлт нь хасагтай гарах юм бол хямрал гэж ярьдаг. Манай улсын хувьд бол байнга нэмэгтэй гарч байна. Энэ оны эхний үйлрлэлээр ихэд 3.2% өсөлттэй гарсан байлаа. Эхний үйлрэл бол ерөнхийдөө их бага өсөлттэй байдаг л да. Гэтэл тэрнээс хойш маш сайн явдлууд боллоо. Оюутлогоо маань хөдөлж байна. Томоохон төслүүд маань хөдлөөд эхэллээ. Дээр нь эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар манай эдийн засгаас хамаагүй хэмжээний одоо орлого, бизнес, үйл хөдлөх хөрөнгө ч гэдэм үү одоо ийм хөвнүүд ил боллоо шүү дээ. Тэгэхээр манай эдийн засгийн өсөлт бол энэ жил бол одоо маш өндөр байх ийм боломжтой болчихж байгаа. Тэгэхээр одоо хямралын тухай яриаг бол одоо яг эдийн засгчны хувьд тоо худлаа хэлдэггүй гэдэг шиг тоо бод төрөлтийг харах юм бол ийм юм байхгүй. Яагаад гэвэл яг манайх хямрах боломж бол байсан уу байсан. Уул уурхаан бүтээгдэхүүнүүдийн үн чинь сүүлийн 3 жилийн дотор 3-аас 4 дахин унлаа шүү дээ. 200 мянган хүн ажилгүй болох, инфляц бүр 20-30%, магадгүй 50% хүрэх, долларын ханш магадгүй 5,000-6,000 хүрэх ийм том аюул байсан. Гэтэл цаг хугацаанд нь Чингис Бондыг аваад одоо уул уурхаагаас хэд хараат байдлаас гарах зорилгоор зам тээвэр эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуйдаа ингэж оруулж бас барилгын салбарт оруулсны ачаар бид нар бол одоо магадгүй муу хамлаад байгаа тэр хямралыг бол тойрч гарч чадсан. Одоо манайхтай төстэй орнуудыг хараарай. Байдал бол маш хүнд байгаа. Манайх бол харин ч одоо эдийн засгийг эргэлжүүлээд авлаа. Инфляцаа бууруулад авлаа. Гадаад худалдааны тэнцэд маань эрэг гарч байна. Хүнээр бол одоо өндөр даралт нь буураад илүүдэл жингээс хасагдаад одоо сахарын өвчин тусахад ойрхон байсан бол болиод одоо ингээд холын гүйлтэнд гарахад одоо бэлэн болцсон ийм байдалтай л ийм эдийн засгтай байна л. Хямралын хувьд тийм ээ. Тэгэхээр бас зарим хүмүүс бол одоо яг бизнесийн ч гэдэг юм уу одоо яг дэлхийн нийт эдийн засгаас харахаар одоо хямралтай байна. Энэ хямрал нь бол бас ойрын 3-аас 5 жилдээ үргэлжлэн ч гэдэг юм уу тийм ингэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр манай яг одоо таны ярьж байгаагаар таны тоон үзүүлэлтээр ярьж байгаагаар бол манай энэ эдийн засгийн өсөлт дараа жилээс бол өсөлттэй гарнаа гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ өсөлт бас 2-оос ойрын 3-аас 5 жилийн хугацаанд ямар хөө хэлбэлцэлтэй байх бол. Тэгээ ер нь бол манайх 2009 онд нэг хасахтай гарсныг бодвол тогтмол нэмэх өндөр өсөлттэй гарч байгаа. Дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт бол нэг 2.7 орчим хувь байхад манайх бол тэрнээс дэлхийн дунджаас илүү өндөр хувиар өсөж байна. Дээр нь одоо сүүлийн 5 жилийн турь манай эдийн засгийн 3 дахин томорлоо. Тэр жижиг эдийн засгийн томрох хурд бол нэг өөр. 3-аас 4 дахин томорцсон эдийн засгийн
бодит 3% өсөлт гэдэг бол өөр л дөө. Тэгэхээр цаашдаа бол би ирэх ойрын хэдэн жилүүдэд бол энэ 3-4% өсөлтөө бол хангах болов гэж бодож байгаа. Тэгээд олон улсын зах зээл эргээд сэргээд одоо нүүрс цэсний үн сэргээд манай томоохон төслүүд ингээд бүрэн утгаараа хэрэгжиж эхлэх юм бол буцаад хоёр оронтой тоороо одоо ойртох энэ боломж бол ойрын 4-5 жилдээ бол байгаа. Тэгэхээр эдийн засгийн асуудал гэхээр бас үнийн хэлбэлцлүүд байгаа тийм ээ. Одоо түрүүн хоёлаа ярьж ирсэн нэхийний үнийн хэлбэлцэл, за валютын үн, түүхийн эдийн үн гэдэг. Тэгэхээр энэ үнийн хэлбэлцлүүдийн талаар. За мэдээж одоо манай Монгол улсыг одоо хамгийн том хөдөлмөрийн бааз цорыг бүрдүүлж байгаа одоо Монгол улсын эдийн засгийг одоо ялангуяа ажлын байрыг авч явдаг бол хүмүүс мань бол малчид маань байгаа. Гэхдээ махны үн ямар байгааг бас бодоорой. Аливаа юм хоёр талтай байдаг зах зээлийн нийгэм. Махны үн өсөөх юм бол малчтад ашигтай. Гэтэл хотын хүмүүст мах хэрэглэдэг хүмүүс бол ашиггүй байдаг. Энэ бол өөрөө зах зээлийн зарчим юм байгаа. Тэгээ одоо бид нар хэлээд байна шүү дээ. Яагаад ингэж зэс нүүрсний үн унахаар манайдас хүндрэл үүсэж байна гэхээр бид нар яагаад гэдэг асуулт тавих хэрэгтэй. Хятадын зах зээл дээр бол илүүд л нүүрс зэсийн одоо нийлүүлэлт бий болчиход байна л да. Манай өрсөлдөгч орнууд тоо хэмжээг өсгöd байгаа байхгүй. Яг энтэй адилхан үзэгдэл бол нэхийн дээр явагдаж байна. За 2-3 жилийн өмнө Монгол улсын мас ургийн тоо толгой бол 40 сая байсан. Өнгөрсөн оны эцсийн байдлаар албан ёсны статистик 56 сая байх шиг байсан. Одоо энэ оны эхний хагас жилийн албан ёсны тоо гараагүй байна. Гэхдээ сургадуулахад бол нэг дор хаяж 17 саяар өссөн болов гэсэн ийм мэдээ явж ил 13-аас 17 саяар. Тэгэхээр одоо нэг 2 жилд 20 саяар өсдөг гэсэн бол одоо бол жил болоод 20 саяар өсөж байгаа байхгүй юу? Монгол хүн өдөрт 2 хоньны мах идэхгүй. Монгол хүн нэг өвөл 2 одоо нэхий дээлмжлэхгүй шүү дээ. Тэгэхээр Монголын зах зээл маань өөрөө жижиг байна. Зах зээл ханчаад байна. Одоо манай малын тоо толгой бол үнэхээр жоохон дэгстүүд хэлэхэд бол сансрын хор дээр өсөж шүү дээ. Тэгэхээр альва юмны нийлүүлэлт өсөхөөр үн буудаг тийм үү. Энэ юуг тохиолж байна вэ гэвэл монголчууд одоо ингээд түүхийн эдэд найдаж амьдэрдэг болёо. Нэхийгээ түүхээр нь нийлүүлэхэ болёо л гэсэн энэ тохиолдол. Тэгээ Чингис Бондын мөнгөөр ч гэсэн энэ чиглэлд нэлээд хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэвч одоо амьдралын бодит үнэн дээр яадаг вэ гэхээр нэг үйлдвэр байгуулахын тулд 2-3 жил хэрэг багдаад байна л та. Тэр чинь зураг төслөө зохион, ажилчтай сургана, үйлдвэрүүдэд оруулж ирнэ. Манайх шиг зам тээврийн хүсэл харьцангуй муу газар бас нэг жил болно. Тэгээд технологийн зөвшөөрөлт хийн. Ингээд нэг үйлдвэр томоохон хэмжээний үйлдвэр хөлөө болтол 4-5 жил хэрэгтэй болж байна л та. Тэгэхээр энэ эхлүүлсэн байгаа ажлыг бол үргэлжлүүлэх хэрэгтэй. Нэхийг маш сайн төвшөнд олон янзаар боловсруулад экспортод гаргах энэ тохиог бол зах зээл өөрөө өгöd байна л да. Зах зээл маань өөрөө бид нарт хэлээд байна шүү дээ. За малын тоо толгой өсч шүү. Энэ нэхийний үн унжаагийн цаад нэг сайн одоо илэрхийлнэ. Малын тоо толгой өссөн байна, нийлүүлэлт өссөн байна. Гэхдээ одоо энэ баг багагийн дохион энийгээ боловсруулаач. Монголын жижигхэн зах зээлийг 70 сая мал чинь хангачаад байна. Энэ 3 сая хүнтэй. Энэ жижиг зах зээлийг бол 70 сая мал одоо энэ мал маань сөрөг маань хангацсан байна. Одоо Орос руугаар, Хятад руугаар гэсэн л энэ тохиог л өгöd байна л да. Тийм. За өөр бас нэг асуулт бол одоо яг хэдийгээр манай улс эдийн засгаас солонгоруулна өөр одоо олон эдийн засаг дээр тулгуурлах ёстой гэдэг ч ойрын хугацаанд бол яалтчгүй уул уурхайн салбар дээр тулгуурлаж байгаа. Тэгэхээр та бас мэрэгжлийн хүний өнцгөөс харахад уул уурхайн салбарын хувьд ойрын хэдэн жилдээ ямар байх вэ? За манай эдийн засгийн 20%-ийг уул уурхай бүрдүүлж байна. Төсвийн орлогын 30%-ийг, экспортын орлогын бараг 90%-ийг, хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтын 70%-ийг уул уурхай бүрдүүлж байна. Энгийнээр хэлэх юм бол одоо хөдөө орон нутагт баригдаж байгаа замын зардлын 30%-ийг уул уурхайгаас олж байна. Тэнд ажиллаж байгаа эмч багш одоо цэрэг цагдаагийнхан энэ хүмүүсийн төрөөс цалин авж байгаа хүмүүсийн цалингийн 30% нь бол уул уурхай бүрдүүлж байна. Тэгэхээр уул уурхай бол үнэхээр манай Монгол улсын хувьд тэр мал аж ахуйтай зэрэгцээд, аялал жуулчлалтай зэрэгцээд үнэхээр нэг тулгуур салбар болсон. Энэ бол үнэн. Энтэй бол бид нар маргахын аргагүй одоо үнэн. Цаашдаа энэ салбар маань яах вэ гэхээр олон улсын одоо үнээс их хамаарч байна. Олон улсын үн гэдэг маань одоо Хятадын эдийн засаг ямар байх нь, Оросын эдийн засаг ямар байх нь, дэлхийн эдийн засаг ямар байх нь гэдгээс их хамаарч байна. Яг гэвэл бид нар одоо хүссэн үсээгүй наац төв дээрээ бол бид нар томоохон тоглогч болчлоо.
одоо бид нэр сэтгэлгээгээ өөрчлөх цаг болчиход байна л да. Одоо монголчууд алийн болгон одоо нэг юм өөрсдийнхөө хүрээнд сэтгэх. Одоо бид нар энэ яаж олон улсын зах зээл дээр өрсөлдөх вэ гэдгээл одоо сайн бодмоор байгаа юм. Харамсалтай нь бид нар одоохондоо дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлогч бол биш байна. Бид нар өөрсдөө олон улсын зах зээлийн үнд өөрөө өөрсдөө тохируулж тэрний аясаар л хөдлөх хэмжээнд байна л да. Магадгүй одоо 10 20 жилийн дараа байдал өөр болох байх. Бид нар өшөө томрох юм бол бид нар үнийг одоо тодорхойлж чадна. Тэгэхээр одоо байгаа үндэ бид нар аль болохоор энэ ард түмэнд очиж байгаа өгөөжийг илүү өндөр болгохын тулд яах вэ гэхээр зардлал бууруулах хэрэгтэй. Манай уул уурхайн компаниуд зардлаа бууруулах хэрэгтэй. Төмөр зантай болох хэрэгтэй. Аль болохоор оновчтой бага зардлаар их үйлдвэрлэх хэрэгтэй. Ингээд орлого ашиг өндөр байх юм бол мэдээж улс төлөв татварны өснө. Ингээд дээр нь одоо зах зээлийг хамгаалж өгдөх хэрэгтэй. Яагаад гэвэл үн унтсан байгаа учраас манай өрсөлдөгч орнуудын хувьд байдал хэцүү байна. Зарим төслүүдэд зогсоож байна. Энэ үеийг ашиглаад бид нар харин зах зээлээ тэлээд эргээд зах зээл сэрхэхэд бол бид нар одоо магадгүй зарим өрсөлдөгчөөс илүү түвшинд очсон. Арай илүү цөөхөн өрсөлдөгчтэй зах зээлд одоо бас хүчтэй өрсөлдөх энэ тэр одоо үеийнхаа бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй байна. За бидний урилгыг хүлээж авч сонирхолтой иргэдэд маань бас хэрэгтэй мэдээллийг хүргэсэн танд баярлалаа. Танд бас баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчтэй ярилцах цаг нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаараар үзэгч та бүхэндээ эдийн засгийн талаарх мэдээллийг хүргэхээр эдийн засагч судлаач Отоо Чулуунтай ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.